За сайн байцгаана уу бүгд өнөөдөр мэндийг хүргэе. За тэгэхээр би хамгийн анхудаага гүүхээр гарах гэж байна. Тэгээд амьдралдаа би хизээч гадаа гэж үзэж байгаагүй. Окей. Тэгээд анхны анхудаа гүүх гэж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр би 5 сарын 12-ны өдөр одоогоос бараг 3-7 хоногийн дараа гэсэн үг. Ийм 5 км-ийн марафонд оролцох гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрэндээ бэлдэж нэг ядаж нэг 5 км-ийн марафоны 1 цаг орчим явж онгонд орохгүй тулд нэг жоохон бэлтгэлтэй байгаад 20 минутын дотор барианд орох маань шагналтай гэсэн аахгүй юу. Тийм болохоор ингээд жимийн зам дээр гүүх гадаа гүүх хоёр ч өөр учраас нэг гадаа гүүж үзье гэж бодоод тэгээ гарах гэж байна. Тэгээд ямар байснаа гүүж орж ирээ танартай хэлнэ. Тэгээд нэг асуудал нь одоо би утсаа хаана авч явах уу гэдэг үг. Одоо би одоо гүүхтэй ингээд утсаа ингээд бариаг гүүх юм бах та. Одоо тэгэл юм бэлгүү дээ тий. Тэгэл утас тагалгаараа л явах хэрэггүй бол өөр боломж болцоор байхгүй юм байна. Later. За найз тэгэхээр би гүйлтээсээ орж ирлээ. Йоо, ястэ гүн гэдэг чи амар хэцүү хорвоо юм байна заяо. Би амралтгүйгээр 300 м л ерөөсө гүйж чадсан. За тэгэл ерөөсө ингээл амьсгалд авчтаал ингээл зогсож жоохон амраал эсвэл ингээл жоохон удаан алахгүй ерөөсө болохгүй заяо. Тэгээд манай энэ ингээд нийтдээ гүүх талбай бол ер нь нэг 2.5 км орчим л юм байна. Тэгээд яг энэ талд нэг кафлон гэдэг байхгүй юу? Тэрний талбай дээр одоо би ганцаараа гүүгөө дахин цаашаа ингээд тэгээд тэрнтэйгээр алхаж явж байгаа тийм нэг үдийн юм байдаг байхгүй юу? Тэгээд тийм орж тиймээс юм авчлаа. Одоо та нарт авсан юм үзүүлээ. За. Йоо. Тэр Паскал өчтөр Паскалтай хамт тийм ордог байхгүй. Тэгээ Паскалтай тийм болохоор Паскал ч төвчээргүй болохоор намайг хурдл гэж надтай заавал хамт орж тэгээд badдаг болохоор би өнөөдөр сайхан дураараа юм үзэж явлаа. Тэгээ баахан юм авсан. Одоо би та нарт авсан юм үзүүлээ зөө. Дээр baby. За. Ийм линз нафл авсан байгаа. 4 ширхгийг энийг Паскал дээр маш их хэддэг. Würdest du das bitte einmal dahin bringen? За тэгээд энэ ийм бэлгэн дэрсэн ийм гэмээсэ буюу өнгөө авсан. Энэ болохоор хэдийн евро гэж хэлээ 3 евро гэж хэлсэн. Тийм 4 сарын туршид нэг юм бэлгэний сар зарлцаас ахгүй юу? Нэг юм худалдаа авалт хийх болгонд нэг юм өгөөд исэн. Was Geschenk, Schatz? Für? Ne, für uns von dem. Ach so. Ja, ist gut, 3 Euro. Ja? Ja. Warum kriegst du mal Sachen geschenkt? Ja, April war so Geschenkmonat. Wenn du irgendwas kaufst, dann geben die dir immer so Warum ein... bist du da nicht immer dahin gegangen? Ja, ich war immer da. Dann hatte ich immer Kleinigkeiten. Ja. За тэгээ үсэндээ нэг юм гоё спрей авсан. Би энэ нэг юуг нь ашиглаж байгаа байхгүй юу? Паскал намайг юм авсан хараа шоолоод байна. Өөрөөс нь ганцаар явж байгаа юм авчгаар л ингэ намайг шоолоод байгаа байхгүй. За тэгээд энэ Neko гэдэг энэ брендийн юм спрейг авсан. Энэ малгайгаа тайлч. Йоо. Энэ болохоор ингэ үсийг амар гоё юу хадаг заяа. Ийм гялалзуулсан болгодог. Тэгээ би энэний үснийх нь маскыг аваад түрхсэн аахгүй. Тэсэн чи үс ингээд ингээр гоё болох нь болж илээ. Энэ хардаа. Минийс ингээд дагцсан маач. Ер нь бол нэг юм гялалцсан дөө заяа гоё. Гялалцсан толтой. Тэгээд энэ нөгөө хийцэн шуудтай. Үснийг нөгөө халуунаас хамгаалах юм шуудтай. Тэгээд бас тижэл өгөн. Тэгээд угаасныхаа дараа түрхээ тэг үсээ янзалж болно гэсэн. Энэ өнөр нь амар гоё нэг модлог өнөртэйсэн тийм болохоор дайжгүй. Бэн байхаа. За тэгээд дараагийн авсан юм нэг Балиягийн үсний тас авсан. Энийг хүн болгол гоё гэдлээ. Нөгөө Балиягийн юмнууд чинь их ятар гоё биш ээ шүү дээ. Гэтэ энийг хүмүүс гоё гэл хахаар нэгэл авчлаа. Нэрлэл үзье. Тэгээ замд явж ам цангаад байсан болохоор нэг юм ice tea мөстэй цай шиг юм цитроны амттай тэгээд юм мате гэдэг юм амттай миний 8 гоё амттайсан. Тэгэхээр нэг балах чи ёо. Гүн үдчихсэн ягаад ч тийм амарх юм биш мэнэ ёо. Тэ шамдас шалгасан юм. Яаж тэр 5 км-т нь гүнээ гончлоо. За. Тэгэнгүүтээ дахиад тэр сайн Neko гэдэг энэ брендийн хуйхандаа түрхэх юм хуйхны тос усны ургалтыг дэмждэг гэсэн. Тэгээд розмаритэй юм байна лээ. Тэгээд үсэж өрн ингээд юм гоё ургалтын дэмжээд юм дүүрэн мөрөн болгоно гэсэн байсан. Тэгээд энэ брэнд юу нэг ажиггүй юм шиг байгаа. Би одоо танарт 0.9 болж жаад орж байгаа тэр юуг нь үзүүлээ заяа. Тосыг тэгэнгүүтээ өөрийнхөө одоо хэрүүлж байгаа шампуныг бас үзүүлэн за. За тэгээд дараагийн авсан юм маань энэ blush авсан байгаа. Энэ Catrice-ийн. Тэгэнгүүтээ дараагийн авсан юм маань энэ нүүрний тос авдаг юм цаас биш нэг амар тослог нүртэй болохоор одоо 100 болчоор уус ингээд амар хурдан тослогтой болохоор дотроо 100 ширхтэй гэж байна. Тэгээд нэг авч явж байгаа ингээд хамраад арчаад би юу нэг ингээд яг юм хамар эсгээрээ тэгээд энэ эсгээрээ
Тэгээд энэ сэр ер нь ингээ бүгднгөөр нь амар туслагдчих юм дөө. Тийм болохоор байж байгаа л нэг 3-4 цагийн дараа ингээ буцаж бүдэрдэхгүй бол ингээ галаад байдаг байхгүй юу. За тэгээд дараагийн авсан юм нь болохоор миний уруулны хүрээлэгчнүүд байна. Манхэттныхаа тийм Манхэттных минийх одоо энэ маань баг дуусч байгаа байхгүй юу? Энэ ийм өнгөтэйг хэрэгэлдэг. Энэ одоо ингээд ийм л гарч байгаа тийм ингээд дуусч байгаа гэсэн үг. Би нэг энэ амар гоё өнгөтэй зөө танд би одоо төрүүлж үзүүлэх үү. Харагдаж байна гоё барангатаад. Hast du aufgehört zu spielen? Ингээд гойгод энэ борно. Тэг ингээд төрсраа дуусч байгаа учраас эннийх нь нэр нь болохоор 94F тэгээ Penny Brown гэж байсан байхгүй юу? Тийм болохоор тэгээ би тэнд явж байгаад яг энэ 94 саяны яг энтэйгээ ижлэхэн авсан. Тэгээд энийг бодвол арай жоохон light гэсмээс энэ Penny Brown light гэд энийг авсан. Энэ нэр ямар юм бол? Light гэхээр угаасаа жоохон light лэн л та тий. Арай жоохон цайвар гэсэн л үг. Тэнгүүтээ энэ Penny Brown Deep нь байсан. Тэгэхээр жоохон гүнзгий борлог. Ойлгоо. Энэ чинь жоохон мөр хардуу л авчлаа шүү. Бүр амар хүнд бодолт хийхээр бол авч юм нэг ч юм уу да бараг. Gesundheit. Паскал чихвчтэй л ашиг байна нөө сонсохгүй л энэ да. За тэгээ би ингээд уруулаа хүрээлснийхаа дараа ингээд жоохон тарааж яагаад. Ингээд тараасныхаа дараа нэг ямар ч хамаагүй нэг мат бодгаар гэж жоохон ингээд аваад энэ тарж гэнэ. Юм болж байгаа. Тэгээд заримдаа нэг юм гоё гэлдүүлсэн харагдуулахаар юм бол энэ бас хаанах бол энэ Maybelline ийм gloss байгаа. Ийм gloss-ыг ингэж жагаад ингээд төрчихдөг. Тэгэхээр ингээд уруул маань. Уруулны маань комбигоо явагддаг. Бэгаа. Хөржин танил. За. Одоо би та нарт өөрийнхөө шампуныг тийм Паскал чихвчтэй байгаа юм. Тийм болохоор миний ярьсан юм сонсохгүй л байгаа юм л та. За. Миний хэрэгэлдэг шампунь болохоор энэ ахгүй юу? Энэ Redken-ий будагтай усан зориулсан тийм дэжэвэрлэх зорилготой тийм шампунь. Тэгээд энийгээ дуусахаар одоо бид нар Neko-гийн тэр шампунь руу шилжиж гэж бодож байгаа хгүй юу? Тэгээ би энэний бас юм тосыг төрөх тийм тэрийг би танарт үзүүлээ. Камер маань намайг даа явж өгч. Энэ тосыг төрөхдөг байхгүй тийм энэ гурыг ингээд гурван энэ ерөнхийдөө түрхдэг. Тэгээд энэ тос нь надад айгуутай зүг таалагддаг. Тэгээд шампунь ч гэсэн ерөн зүгээр. Гэхдээ надаа энэ брендийн юмнууд амар таалагддаг байгаа байхгүй юу? Энэ тосыг болохоор Японы Tsubaki брендийн усны масктай нэлээд төстэй байна гэсэн юм надаа. Ийм бүтцтэй байхгүй юу? Тэг үнэр нь аим гоё. Усээ угаасныхаа дараа усэндээ ингэж байлгаж байгаа. Тэгээд 10 минут орчим байлгаж байгаа. Тэгээ угаагаад тэгээ усмсийн дүтгээр ингэ нэг юм усны юм гоё юм яг нөгөө нэг юм торгон материал гэдэг чинь яг тэрэн шиг гоё болчдөг заяа. Тийм болохоор энэ шампунууд уусгаар энээс амнаа гэж бодож чинь. Тэгээд энэ чинь үний хувьд ч гэсэн ерөнхийдөө боломж. Энэ тос чинь болохоор 10 евро гэжсэн баха. Энэ шампунь чинь нэлээд үнэтэй шүү дээ. Ингээд бараг 50 евро ч үлээ 46 евро ч үлээ. Энэ чинь 500 гаруй тань байхгүй юу? Нэлээд үнэтэй. Тэгээд Паскал болохоор энэ юуг нь хэрэглэдэг байхгүй юу? Буржур усныхын шампунь хэрэглэдэг байхгүй юу? Энэ болохоор ингээ 300 грамтай 300 мл-тэй. Тэгээд Паскалих ингээл нийлэл бараг 40 евро болдог баха. Би тэгээд энэ өөрийнхөө энэ шампуныг ингээ зөвлөгчтэй тостой 50 евро илүү 60 евро билүү тэр үед тэгж авч ирсэн санагдаж байна. Гэтэ бас нэлээд удаж байгаа юм чи 2 сараас хойшоо гэж би нөгөө хайрлаад эхлээд эхнийхээ угаалтыг хийхдээ зүгээр балиагаас авсан тийм юм балиагийн ийм шампуноор ч юм уу те өснийхээ ингээд хэр тортгийг эхлэж арилгаж авч агаад тэгээд араас нь энэ үнтэйгэр угаадаг байхгүй юу? Тэгээд
Энэ гэхдээ дуустлаас нэлээд удахаараа энэ одоо баг талаас өрнө жоохон дээр л хашиг байна. Тэгээ 2 сараас хойш угааж байгаа гэдэг чинь болж байгаа байхгүй юу те. Тэг ингээ гамналттай угаа явчих. Ер нь бол гайг байгаа тэгээд. Ийм л энэ да. Одоо юу яа да. Усан дорой да маргааш өглөөний ээлжтэй өнөөдөр болохоор 4 дахь өдөр байгаа. Маргааш 5 дахь өдөр. Тэгээд дараагийн 7 хоногт ажиллачаа. Дараагийн 7 бүтцэн өдөр Паскалийн ээж бид 3 Лондон руу явна. Ее. Гой Лондонд яваад гоё аялалмжлэг хийнэ заяа. За тийм л энэ да. Өөр чин сонин сайхан гэвэл юу байгаа лээ хөө. Тийм нөө плаша нэг ашиглаа үзчих тийм үү? Тэгээ. Миний юутай плаша энүүгээр тавьдаг байхгүй тэгээ нэг юм санд хийгээд ингэ тавьчих. Тэгэхээр заан болохгүй юм байдаг. За. За ингээ пластичгаар ингээ харагдаж байна. Тэгээд удасныхаа дараа ер нь дахиж энэний дээгүүр нэг пудр явдаг л да. Пластич хахаараа ингээ бүгдийн нэг юм нэгтгэх зорилгоор тэгэхээр ингээ гайг болчих واخ. За тарж байна уу? Улаан малгай тохны нөгөө нэг улаан хатар тохиж харагдаж байна уу? Плашны өмнө одоо ямар өнгөтэйсэн бэлээ. Миний одоо хэрглэж байгаа плаш болохоор ийм плаш байхгүй юу? Энэ хоёрын өнгөн төстэй байна уу? Яар та? Бараг л төстэй л шүү дээ. Тэ? Тэгэнгүүтээ би заримдаа бас зүгээр нүдний тэнээр ингээ плаш цэцдэг байхгүй юу? Заримдаа энэ плашаа хайрламаа санагдах юм бол зүгээр нэг юм одоо надад Монголоос ирэхэд л баг байж исэн бахны юм тэнэр зам плаш цэцдэг. Энийг ингээ тарааж мураач юм бол энэ дэжгүй байхаар шиг байна уу. Тэг би нөгөө тослог арстай амар тослог арстай учраас нүрэн дээрээс крэм төрөхдөггүй. Шууд юм пудрээр тавьчихдаг байхгүй юу. Тэнгэл тараагаал тэг араас нь спрейд зал явчих нэг болж байгаа байхгүй юу. За тэгээ гүүн гэж гараа сайхан дэлгүүр орж юм авч байгаа л өөрийгөө баясгаж байгаа л ирлээ дээ хөө. Тийм л байна. Тэгээ өнөөдөр би эхнийхээ жолооныхоо юунд явсан. Дадлаганд гарсан. Тэгээд би ч нөгөө Монгол хотод дандаа автоматик машин барил явдаг гэсэн болохоор нэг удаа нөгөө тийм араатай машин унж явж хаад ингээ унтраагаад байсан ахгүй ингээ нэгдүгээр араан дээр очиод зогсож очиод машинаасаа болохоор ингээ унтрааж яддаг гэсэн нэг энэ удаад эхний 20-30 минутанд тэгж унтрааж явж байгаад нэг машинаа гоцрог боллоо. Тэр чинь ингээ нэг чимээ гараад хүнд нэг мэдрэмж төрдөм байх. Яг тэр мэдрэмж нь ингээ төрөөд тэгээд машин унтраахгүй ямар ч гэсэн явж бол сурлаа. Тэгээ замын үйлгэнд оролцож шууд явж муугаад Монголд ч болохоор нөгөө юунд дадлагт гарахаар нэг юм дадлаг хийдэг нэг юм талбай дээр аваачаад тэгээд ингээд солигдоод хүүхдүүдтэйг ингээ унаа явдсан шүү дээ. Тэгэхгүй тэр 90 минут нь болохоор зөвхөн надад өгсөн 90 минут тэгээд би болохоор өндөр 135 минут явсан өчигдөр явах хэрэгтэйсэн цагаа нөхөж аваад тэгээд зөвхөн ингээд надад 135 минут ирээд тэр багштайгаа хамт те ингээд хиймэр байгаа юмнуудаа хийгээ явсан. Тэгээд битээр парклах газар парклсан. Тэгэнгүүтээ ингээд хотын замаар хөдөлгөөнд орж явсан. Тэгээд намайг хурдны зам дээр явах уу гэхээр би за би бас ингээд машинаач арай сайн асааж дөнгөж сурчаад одоо шууд хурдны зам дээр гарахаа өөртөө итгэхгүй байна. Хоёул дараагийн явалтан дээр бол гэдэгсэн байхгүй. Тэгээд дараагийн явалт дараагийн 7 өдрийн 2 өдөр байхгүй юу? Тэгээд тэгэхээр л хурдны зам дээр гарна да. Тэгээд сайн явж байгаад нэг жолоогоо төгсчод нэг машинд олчвол амьдралд цэцгэлэх юм да байгаа хаа гэж бодож байна. Тэгээд сайн шалгагч надад таараасаа техникийн явалтан дээр тэнцэх болтгоё гэж би их залбирч байгаа. Окей. За. Тэгээд имжлэлтэй хүнтэйсэнд баярлаа. Баяртай. Имжлэг таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Дараагийн имжлэг хүртэл бай бай. Нэр нэг хэлхэн арцсан байна шүү дээ. Би нөгөө Монгол явахаас өмнө турай гэж одоо бас спорт хийж эхэлсэн заяа. Одоо 2 жил нэг спорт явж байгаа. Тэгэхгүй бол манай дүү намайг нэг өдөр ингээд та бүр амар юу болчихжээ. Бомбааччихэж гэлөө. Та 2 жилийн өмнө Монголд ирэхдээ бүр амар юм ясаас болцсон туранхай байсан штеп над руу туранхай байсан зураг маань явуулсан чи нэрээ ингээ харсан чи миний нүүр бүр ингээ
Ийм байсан маахгүй юу? Би ч одоо тэр үед чинь 54 мөрч үлээ 53 ч үлээ 52 ч үлээ. Ер нь тэр хавцаа ингээд миний хамгийн бага жим байсан байхгүй юу? Би ч одоо ингээд 60 дээр ингээд тогтцоо байхгүй юу? Тийм болохоор Монгол явтлаа бас нэг жоохон жингээ барья гэж удаа тэгээд тасгалдаа явж эхэлсэн байгаа. Тэгээ гүйлтэйхэн тэмцээнд бас бэлдээд явж итэл нэг сайхан турах юм да. Бага хаа гэж найдаж байна. Тэгэхэд. За. Тийм л энэ. Окей. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Subscribe дараарай. За тэгэхээр нөгөө бичлэгээ дуусгаж хийж утсан чинь би ингээд өнөөдөр шаант. Би ингээд өчтөр нөгөө үснийхаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хэрэглээд ингээд ажилдаа явсан байхгүй. Тэгсэн чинь миний бүс бүр ингээд баг ингээд гулсаад энэ заяа хардаа. Вау энэ хардаа. Одоо танаас би хойдлоос нь харуулвал миний толгойг одоо энэ чинь нөгөө нүүр дагаа яваад байгаа болохоор яаж харуулах вэ? Ингээ харагдаж байна уу? Тийм гялтганаж гэлэлдэж харагдаж байна уу та нарт? Nein. Тэгээд энэ хартаа би ингээд наранд ингээ харуулъя заяа. Вау. Нэг тийм гоё гялалтсан юм шиг нэг тийм гоё ёстой л нөгөө торго шиг үсмэс гэдэг ч одоо баг энэ юм шүү. Болцоо нөө. Тэгэж би гоё наранд ингэж харуулъя заяа. Царайгаа дагуулах байх хэрэгтэй юм зааж би тохирхоог нөтрахтах. За одоо царай дагахаа болцсон заяа одоо энэ хартаа. Хүүхэн гоё гялтгансан янз юм болцсон байна уу? За энэ бүтээгдэхүүн ямар ч амар гоё юм байна. Би амар маш их сэтгэл хангалуун байна энэ бүтээгдэхүүнийг авсан да. Ингээд үсэндээ үрхээр амар гоё зөөлөн юм торгошгол байгаад шүү дээ. Nice. Окей. Та нар хэрвээ энэ Neku гэдэг энэ брендийн шампуноос ч юм уу авч хэрэглэжсэн бол гарсан үр дүнгээсээ хуваалцаарай. За ёо. Тэгээ миний гарсан үр дүн бол одоогоор ийм байна. Би ч одоо 1 кг өдөр тэр спрейг хэрэглэсэн шүү дээ. Тэгэхэд бол үнэхээр nice санагдаж байна. Окей. За. Баяртай.